За сайн байцгаана уу? Та бүхэнд эхний 1-р хичээл одоо хоолт хичээлтэй холбоотой баримтлах бодлогын бичиг баримтуудын талаар танилцуулъя. За тэгэхээр 1-р хийн сүн орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль байдаг. Монгол улсын хууль 2005 онд батлагдсан. За энэ талаар бас нэлээд энэ хуулийг бас нэлээд судлах ёстой. За дараад нь эрүүл мэндийн тухай хуулийн одоо хамгийн сүүлд шинжлэгдсэн хууль байгаа. За энэ талаар бас мэдэх ёстой байна. За дараад нь болохоор стратегиуд их хүүхдийг бичил хичээлийн тутлаас сэргийлэх стратеги энэ 2005 оны 85 тоо тушаалаар батлагдсан. Эрүүл мэндийн сайдын 2005 оны 85 тоо тушаалаар батлагдсан энэ стратеги байна. За мөн 2009 оны 239-р тогтоолоор батлагдсан засгийн газрын 2009 оны 239 тоо тушаалаар батлагдсан зөв хооллох тасгал хөдөлгөөнийг дэмжих үндэсний стратеги байгаа. 2 яамны сайдын хамтарсан тушаал. За мөн одоо бас баримтлах тушаал журмууд бас байгаа. За энэ дээр болохоор оноор нь хэлээ явчих. За тэгэхээр 2005 оны 5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн бүртгэл эрүүл мэндийн сайдын 2005 оны 92 тоо тушаал. Тэгэхээр одоо 5 хүртэлх хүүхдийн өсөлтийн бүртгэл гэдэг бид нар сайн мэднэ. Их хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр байгаа тийм ээ. За энийг хэрхэн яаж бүлэх талаар гарсан юм тушаал заавар байгаа. За 2008 онд хийн сүн орлуулагч бүтээгдэхүүн угш түүнтэй адилдах зүйлийн чанар аюулгүй байдлыг хангах тэдгээрт хяналт тавих журам эрүүл мэндийн сайдын 2012 тоот тушаал байгаа. За мөн 2007 онд гарсан эмчилгээ суурилын хоолны удирдамж. За энэ болохоор эрүүл мэндийн сайдын 11 тоот тушаал байгаа. За дараад нь 2008 оны 257 тоот тушаал. За энэ болохоор хүн амын хоол тэжээлийн физиологийн норм хэмжээ байгаа. За тэгээд 2009 онд болохоор энэ хүн засгийн газрын 32 дугаар тоо тогтоолоор хүнсний баталгаат байдлын одоо шинжилэн боловсруулсан байгаа. За энийг бас мэдж явах ёстой. За 2009 онд мөн зомлон тохиолдох өвчний үеийн эмчилгээний хоол эмчилгээ гэсэн MNS 5991 2009 гэсэн стандарт гарсан байна. За энэ стандартын талаар бол нэлээд сайн бас мэдэх ёстой. Одоо анх дахь, хоёр дахь, гурав дахь шатлалын эмнэлэгт энэ стандартыг бол одоо барьж ажиллаж байгаа. За түрүүний хэлсэн тэр эмчилгээ сүмжлийн хоолны 2007 оны 11 тоо тушаал бол бас утгагүй шинжлэгдэнэ. За шинжлэгдтлээ одоо энэ тушаалаа бариад дээрээс нь зомлон тохиолдох өвчний үеийн эмчилгээний хоолыг бол давхар баримталж явах нэ. За мөн 2009 онд олон найрлах бичил хичээлийн бэлтгэлийг нэвтрүүлэх журам 321 тоо тушаал байгаа. За 2010 онд болохоор эрүүл мэндийн салбарын албан ёсны статистикийн мэдээ тайлан гаргах мэдээлэх журам эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 тоо тушаал байна. За 11 онд бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэгийг илрүүлэх эмчлэх мэдээлэх хянах журам. За эрүүл мэндийн сайдын 392 тоо тушаал байгаа. За 2013 онд гарсан тушаалуудаас олон найрлах бичил хичээлийн бэлтгэлийн зөвлөмж хэмжээ хэрэглэх заавар эрүүл мэндийн сайдын 13 оны 100 тоо тушаал байна. За мөн хүн амын хоногийн хэрэгцээт хүнс үндсэн шимт бодис эрдэс амин дэмийн зохистой хэмжээг тогтоох тухай эрүүл мэндийн сайдын 108 тоо тушаал байна. За хамгийн сүүлд бас 14 онд хоол тэжээлийн зөвлөмж эрүүл мэндийн сайдын 2014 оны 113 тоо тушаал байгаа. За тэгэхээр энэ одоо тушаал
журам, стратеги, хуулиуд давал бас одоо сайн мэдчих хэвээр бидний заавал баримтлах хоол тэжээлийн тал дээр одоо заавал баримтлах хэвээр энэ бодлогын бичиг баримтууд байгаа. За энэ дээр үндэслээд бас нөгөө судалгаануудын тайланг бас уншиж судлах хэвээр. За энэ дээр хүн амын хоол тэжээлийн үндэсний 4 удаагийн одоо судалгаа байна. 1992 он, 1999, 2004, 2010 онд хийгдсэн 4 удаагийн судалгааны тайлангаас бас одоо аль бүсийн тийм ээ хүүхдүүдийн энэ бүх одоо хүн амд зориулсан энэ 4 удаагийн судалгаа учраас энэ тайлан бас сайн судлах хэрэгтэй. За дараад нь халдварт ус өвчин, тэгэхээр эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа байгаа. 2006, 9, 13 онд хийгдсэн. За тэгэхээр энэ судалгааны тайлан бас маш сайн судлах хэрэгтэй. За энэ бүх тайлангууд бол ерөнхийдөө яг аймгийн эрүүл мэндийн газруудаар тараагдсан байгаа. Мөн одоо манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн номын санд дээрх бодлогын бичиг баримтууд болон судалгааны тайлангууд бол бүрэн ихээр байгаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.